Сайн байцгаана уу? Би номынхон 1-р бүлгийн 1-р хэсгийг ярих гэж бодлоо. Тэгээд 1-р бүлгээ хэд хэдэн хэсэг салгаж агаад хэсэг болгоноор нь ярил арай эвтэйгэн илүү ойлгомжтой юм болов уу гэж бодсон. Сүүлийн 2-3 жил би өөр дээрээ л хамгийн ихээр ажиллаж байгаа бөгөөд ухаан орсноосоо хойш өдий хүртэлх миний амьдрал тохиолдож байсан бүхий л үйл явдлыг кино үзэж байгаа юм шигээр харахыг оролдож байгаа. Учир нь миний ямар нэгэн итгэл үнэмшил, зан чанар, амьдралыг үзэх үзэл намайг хүссэн амьдралаар минь амьдруулахгүй байгааг олж мэдсэн нь миний хувьд хамгийн гол хөшөөрөг байсан гэж хэлж болно. Үүнд гэр бүл, эрүүл мэнд, харилцаа холбоо, мөнгө санхүү гээд миний амьдралаас хүсэж буй зүйлүүд бүгдээрээ орж байсан. Учир нь эдгээр талбарууд дээр би яаж ч юм дандаа нэг л болохгүй байгааг мэдээд байсан. Одоо эрүүл мэндийн хувьд их ядраа, гэр бүлийн харилцаа, найз нөхөдтэйгээ харилцах байдал, мөнгө санхүүгийн хувьд тийм хүссэн мөнгөө өөртөө дуудаж чадахгүй байгаа юм шиг тийм. Тэгээд би өөрөө мэржлийн нөгөө хүн биш байсан учраас одоо 1-р бүлгээ хийж явахдаа тарих болон сэтгэл зүйн хоорондын хамгааллыг сонирхон судалж байхдаа одоо яг энэ номоо ингээд бичих гэсэн санаа төрсөн одоо хойдээ тэмдэглэл маягаар хөтөлж байсан бол яг энэ зүйл маань одоо над чиг одоо жишээлбэл амьдралын хамгийн доотлын хэсэгт орсон хүмүүс хэрэг болж магадгүй гэдэг үгнээс одоо ингэж бичгээр шийдсэн байгаа. Яг 1-р хэсгийн тарихнаас эхлэгээд тэгээд 1-р бүлгээ болохоор тарих болон мэдрэмжтэй хамгийн их харилцаа хамааралтай бид эргэтэн даавар тэдгээрийн хоорондын харилцаа холбогдлыг өөрийнхөө чадан ядан хүргүүлсэн байгаа шүү. Номын эхлэл хэсэг маань миний амьдралын хамгийн их депресстэй хэсэгээс эхэлж нөгөө нэг бүтээхийг ингээ харуулсан. Тухайн үед гэр бүл, санхүү, харилцаа холбоо, найз нөхөд, эрүүл мэндийн хувьд ч гэсэн тийм чих таламжтай байгаагүй. Мөн дээр нь дааврын үйлчлэлтэй их сургууль сурж байсан болохоор зөндөө олон бие даалттай байдаг байсан. Тэгээд дашин дуртахад Австралид их сургуульд маш хөнгөлөлтөй сурах боломжийг олгосон. Оюуныхаа хөөрхөн ихч энэчээ ихчтэй маш их талархаж явдаг шүү. Тэгээд хэрвээ ингээ хүнлэлт авч сураагүй байсан бол гэж бодохоор тийм төсөөлөгдөхгүй яаж сурах байсан бол доо гэх хэцүү л байсан баг та. Тэгээд таньдаа маш их баярлалаа, хайртай шүү. Тэгээд сонсч магадгүй сонсохгүй гэж магадгүй гэхдээ байнга ингээд талархаж бодож явдаг хүний маань их шүү гэж хэлсэн. Тэгээд мөн одоо сурах явцад маань хамгийн их зоригжуулж чадна гэх итгэлийг өгчээсэн ээжтэй маш их баярлалаа. Тэгээд би одоо боддог юм ээж минь намайг зоригжуулаагүй бол би аль хэдийн одоо охин аваад сургуулаа хаяад Монгол буцсан байгаа. Тэгээд тэр үе яг ковидын үе байсан болооч тэр надад нэг л тийм итгэл үнэмшил ерөөс огт төрөхгүй байсан. Тэгээд тэр үед урмын үгээр та минь итгэжсэн. Тэгээд таны тэгээд тэр урам зориг гэрч хүчээр би одоо ингээд зочиндоо хүрсэн баярлж явдгаа. Тэгээд гэхдээ одоо хэдийгээр маш сайхан зүйлүүд зөндөө байсан боловч одоо сурах явцдаа баш өөрийгөө их хүчилсэн байдгийн одоо эрүүл мэндэд бодохгүй шөндөө олон цагаар хэвчлэн шөнөөргүй хондог. Тэгээд өдөртөө гэрээ цэвэрлэн хоолоо хийн. Тэгээд нэг жоохон цаг гарах юм бол тэгээд суух боломж олддог байсан. Тэгээд бас нэг баярлж исэн хүн маань гэх юм бол хайр тань минь байгаа. Охины минь тэгээд байнга салхилуулж надаа яг нэг тийм суух боломжийг хэдийгээр хэсэг гэн ч гэсэн суух боломжийг олгож өгч
бас арга гэл санхүүгийнхаа асуудлыг маш тий хариуцдаг нүмер төшгтэй байсан үнэхээр их баярлалаа. Тэгээд бодож тэрээ тэгэл одоо энэ бүх зүйлүүд ингээд тэ яараасаа болоод тий ингээд байсан бол энэ бас нэмэгдэхгүй байхаас намайг ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл тий нэг ч гэсэн хүн одоо энэ хүрээсээ нэг ч гэсэн хүнд энэ тус болоосаа гэдэг үгнээс л одоо тий би битсэн шүү. Тэгээд тэрийг ч гэсэндээ одоо би өөр шүтэлтэй хүн байхгүй. Ямар ч гэсэн нэг хүн харж идэг. Тэгээд нэг хүн үгүй бурхан харж идэг гэдэгт итгэдэг. Тийм учраас бурхан ч гэсэн намайг одоо тий яг энэ номыг гаргах боломжийг одоо бүх талаарс нь дэмжиж. Тэгээд мэдээж хэрэг бурхан дэмжээгүй ч гэсэндээ тий тэр ингээд хэрвээ ингээд гарахгүй байсан бол хагдаал яваад авахс юм гэдэг чи айгүй сонио. Болох юм нь болоо болохгүй юм нь тэг болтгүй тий. Тэгээд мөнгө санхүүгээр нь дүүнээсээ дэмжлэг эднэр аваад миний хувьд бол маш хөнгөн энэ номыг гаргасан хэдийгээр олон дамжлага гарсан ч гэсэндээ тэгээд тэгээ эргээ ном руугаа оръё. Тэгээд олон сорилтуудтай тохиолдож одоо тулгарч байсан боловч бас зөндөө их хацтай үйл явдлууд болсон. Яг намайг одоо чи ингээд тэгээд ямар ч санаа одоо санхүүгийн асуудал дээр санаа зовхгүй бай гэсэн юм шиг яг ковидын үед Австралийн засгийн газраас хүмүүст 3-5 сар үнэгүй байх байранд амьдрах боломжийг олгожсэн. Тэрийг манайх ашигласан. Тэгээд 5 сар үнэгүй байранд амьдарсан. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай зүйлийн нэг 5 сарын байрны төрөөсөө мөнгө тавихгүй байна гэдэг ч юм уу те. Австралид бүр үнэхээр гайхалтай зүйлийн нэг байхгүй. Тэгээд Австралийн засгийн газар үнэхээр их баярлаж талархаж авдаг. Мөн үнэгүй байрны нөгөө нэг амьдраад хэдэн сар болсны дараа яг тэр үед бас нөгөө үед бас ковид үеэс юм аа. Тэгээд засгийн газраас нь бас мөнгө тараасан. Тэгээд тэр нөгөө нэг мөнгийг авах боломж бас азтай бас олцсон манай гэр бүл. Тэгээд би сургалтынхаа төлбөрийг одоо сүүлийн семестрийн сургалтын төлбөрөөр төлөөд үлдснээр нь бас бүртөө лаптоп аваад өгснөөрөө бас өөртөө үнэхээр их бахархдаг. Тэгээд ингээд юу ингээд харахаар ингээд нэг нь ингээд даун, нэг нь аль дээрээ юу хэцүү зовлонтой зөндөө үед байгаа боловч байнгын тийм байгаагүй up and down байгаад исэн юм шиг байна ерөнхийдөө. Гэхдээ даун болохоор айгүй хурдан даун болчдаг би сэтгэл санаагаараа өөрөө. Тэгээд хэдийгээр одоо ингээд зөндөө азтай боломжууд маш их тохиолдож байсан боловч би өөрийгөө урамшуулж чаддаггүй. Ямар нэг зүйлээс байнга айж төгшөж байдаг. Одоо мөнгөө болчихгүй, хямралд орчихгүй, орон гэргүй болчихгүй гэдгээс байнга одоо төгсөж идэг. Тэгэл ингээд дансанд нэг жоохон сэвнгтэй байж л би ингээд нэг тийм дотор амар утах юм шиг санагддаг байсан байхгүй. Тэгэл нөхрөөсөө бас байнга хайр халамж ингээд үгүй байна гэж нөгөө дуурайтай. Тэгсэн мөртлөө өөртөө хариуцлага хүлээд өөрийгөө хайрлаж чаддаггүй. Өөртөө хайргүй хүнийг чинь ер нь хинч хайрладаггүй юм билээ шүү дээ. Тэгээд тийм байж би одоо эргэн тойрныхоо хүмүүсээс хайр нэхэд байсан бас миний бас нэг буруу зүйл. Одоо өөрийгөө ойлгодгүй, өөртөө цаг гаргадаггүй, өөрийгөө хайрлаж чаддаггүй хүн бол хинч таны цагийг үнэлэхгүй, хинч таныг хайрлахгүй, хинч таныг хүндэтгэхгүй шүү. Энэ бол бүр үнэхээр яг амьдралаараа туйлаад одоо л хэрэгжээд явж байгаа зүйл юм нэг. Тэгээд та өөртөө хайртай болж өөрийнхөө цагийг үнэлж тэгээ өөрийгөө үнэлж сурсны дараа л тэр бүх зүйлүүд чинь тань дээр бүрж ирэх юм билээ. Тэгээд одоо тухайн үедээ болохоор одоо хайрлах гэдэг зүйл, өөрийгөө хайрлах гэдэг зүйл гэдгийг мэддэггүй ч хүн
би мэдтгүй байсан. Тэгээ ер нь ковидоос хойш одоо ингээ хараад хахад хүмүүс өөрийгөө хайрлах, миний дотоод хүүхдийн талаар гээд маш их ярилцах болсон. Тэгэл одоо би Instagram-ыг нэгээд үзвэл Instagram, Facebook дээр өөрийгөө яаж хайрлах уу, дотоод хүүхдтэйгээ хэрэлцээ харилцах талаар зөвлөгөөнүүд зөндөө болсон гэдэг баярлж авдаг. Нэг хүн ч гэсэндээ өөрөөгөө ингээд тэр зөвхөмжүүдийг хараад өөрийгөө эдгээгээд өөрийгөө ингээд ойлгоод явах нь бол миний хувьд бол одоо нэг тийм баяр баясгалан төрүүлдэг. Тэгээ одоо ингээд бодож байхад надад тохиолдож байгаа асуудалтай одоо би ер нь ингээд асуудлаа болохоор ингээд одоо би хайрладаг. Яагаад гэвэл намайг одоо жишээлбэл яагаад гэвэл одоо намайг яг энэ зэгт хүргэсэн байгаа аахгүй яг энэ зэгээс одоо юмсыг харах сэтгэл зүй харах үнцэг амьдралын үзэг үзлүүд маань урдны хасаа ер нь бол маш том ингээд өөрчлөлт гарсан. Тэгээд би урд нь бол ингээд ямар нэгэн зорилгогүй л байсан юм шиг байна. За одоо ингээд сургуулаа төгсөөд очоод нэг гоё байртай, гоё машинтай болол ингээд ямар нэгэн бизнес хийгээл амьдрын чинь эсвэл нэг гоё компанид ороод амьдрал ингээл явах таахаа нэг боддог байсан. Тэгээ одоо ингээд одоо bottom line дээр хамгийн амьдралынхаа доод зэг дээр очиод ингээд ирсний дараа зөвхөн миний амьдралын үед шүү. Яг ингээ харахад би яг тэр над шиг тийм ингээд сэтгэлийн хоосрол эзгүүрэл өөрийгөө хайрлаж чадахгүй маш олон юм хичээжүүд байдаг гэдгийг юу анзаараад тэр хүмүүст ингээд тусламар санагдсан. Тэгээд тийм учраас би одоо энэхүү номоо бичээд бас энэхүү подкастыг одоо хийх болсон хамгийн том шалтгаан байна. Миний бас амьдралын хамгийн том шалтгааны нэг болсон гэж би үздэг. Тэгээд би юу яадаг хүн болгоныг заавал тэгээ амьдралын хамгийн доод зэг дээр тэгээ өхөө амьдрах уу гэдэг дээрээ ирсэн багтаа одоо ухаараасаа гэж хүсдэггүй. Тэрнээс өмнө одоо амьдрал байгаа завхан бэрхшээлүүд ингээд багаар тавтаа таны тэг өвчин завхан чинь танд одоо ямар нэгэн зүйлийг хэлэх гээд ирдэг юм байна гэдгийг би нэг Орсын ихэмж Снельникова гэдэг ковийн өвчнөө хайр гэсэн ном дээрээс тэр зүйлийг ухаарсан. Одоо бидний амьдрал биднэрт ирж байгаа тэр өвчин зовлон одоо ямар нэгэн гадны зүйлээс болж ирдэггүй биднээс өөрсдөөс минь болж ирдэг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Одоо жишээлбэл бидний харах үнцэг, зан ааш, зан авир, сүсэг бишрэл, амьдралыг үзэх үзэл, муу мухай бодол санаа минь яваандаа биднийг өвчлүүлдэг юм байна гэдгийг одоо би өөрийнхөө амьдралаар ч гэсэн ойлгож ухаарад байгаа. Хэрэг тэрийг засаж залруулж чадахгүй юм бол энэ зүйл мөсөн бөмбөлөг шиг томорсоор байгаад одоо бид нар ингээд насан эцэслэлтэй заримдаа ингээд одоо маш жижигэн мөртлөө одоо 20 эдтэй мөртлөө амьдралын талаар маш гүнзгий бодолтой маш хэрсүү ухаалаг хүмүүс зөндөө байхад зарим нь 50 60-тай 70 80-тай мөртлөө зан ашин хэцүү амьдралын талаар айгүй гүйлхэн мэдлэгтэй ойр зүрийн ховжиг хөөсөн тийм хүмүүс маш их байдаг. Юу нэг харж анзаарч мэдэрч байгаа. Тэгээд яг хүн болгоныг ингээд одоо
хүнийг шүүхгүй л дээ. Яагаад гэвэл тэр хүний ийм амьдралыг сонгосон. Тэгээ гэтээ одоо болж байгаа байхгүй бид нар ингээд энэ амьдралд ирэх гэж тий зүгээр юун дээр зүүн дээр будааны нэг ширхэг доктортай адил тийм одоо азар бид нар энэ дэлхийд ирдэг гэж би сонсч байсан. Тэгээд би өөрөө ч гэсэн одоо ингээд яг тийм зан арын шангаар муу муухай бодолтойгоор ингээд өдрийг өнгөрүүлж ингээд хүмүүсийг бодож өөрийгөө ч бодож тэгж явсны хувьд одоо хэрвээ ингээд 70 80 50 хүртэл тийм бодолтой байгаад насыг эцэслэх юм бол үнэхээр харамсалтай. Тийм учраас би одоо ингээд боддیں۔ Би бол үнэхээр азтай байна те. Одоо дөнгөж 30 эдтэй ингээд тэгээд зөв одоо миний хувьд л зөв юм да. Өөрийнхөө зөв амьдраа ингэж эхлэл тавьж байгаадаа үнэхээр их баяртай байдаг. Тэгээд урд нь бол тэгэл дургу хүнтэйгээ ч юм уу эсвэл тааламжгүй байдлынхаа үед худлааж үжиглэх, худлаа яриа, ховж яриа, хүмүүсийн талаар муулах, шүүмжлэх, итгэл үнэмшлээ тулгах гэх ингээд яг ингээд би ингээд тэтгэр маань одоо ингээд яг миний амьдралыг үнэнгээсээ суурилж исэн юм а гэдгийг би тухайдаа мэдгүй л байсан. Яагаад гэвэл эргэн тойронд маань ч гэсэн бас тэгж боддог хүн байдгүй байсан юм байна. Тэгээд хүн яг тэгээд өвдөж зовоод шаналаад нэг тэр талаараа ингээд судлаад ирэнгүүт өөрлөгөө татгшихоо өгөөгөө ирэнгүүт ер нь нэрэл одоо ийм нас болоод ингэсэн учраас л надад ийм зүйл тохиолдоод байна уу гэдгийг ухаард юм байна. Гэтэ ингээд ухаарлаа гэд бас одоо маш олон жил одоо тэгээд амьдэрсэн хүн дорхноо маш лаг мундаг болно гэж байхгүй. Өдөр болгон л би өөр дээрээ ажиллаж байгаа. Магадгүй тэгээд 70 80 90 насны эцэслэл одоо өөр дээрээ ажиллах байх. Тэгээд нэгдүгээр бүлэг маань нэгдүгээр хэсгээ би арай их ярьчих шиг боллоо. Тэгээд одоо үүгээр номынхаа нэгдүгээр бүлгийн нэгдүгээр хэсгийг дуусгая гэж бодлоо. Тэгээд дараагийн дугаард нэгдүгээр бүлгийн 2 дугаар хэсгээрээ уулзцгаая. Баярлалаа.